Нэгдсэн үндэсний байгууллагын эмэгтэйчүүдийн эрхийн конвенц буюу СИДАО нь 40 жилийн өмнө 1979 онд батлагджээ. СИДАО ямар агуулгатай конвенц вэ? Монгол улсад яагаад чухал юм бэ? СИДАО нь англи хэлний The Convention on the Elimination of All Forms of Discrimination Against Women гэсэн үгсийн товчсон нэр бөгөөд монгол хэлээр эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц юм. Урт ойлгомжгүй нэртэй мэт сонсогдох боловч утга нь маш энгийн. Дэлхийд дахны бүх эмэгтэйчүүд эрхээ эдэлж аливаа төрлийн ялгуурлан гадуурхалтаас хамгаалагдах ёстой гэсэн мессеж юм а. Дэлхийн 189 орн түүний дотор Монгол улс ч энэхүү зорилгод нэгдсэн байна. СИДАО конвенцаас өмнө манай улсын эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд цаасан дээр тэгш хэрэгтэй байсан. Монгол улс 1924 оны анхны үндсэн хуулиасаа эхлээд 1992 оны ардчилсан үндсэн хуулиараа гендерийн тэгш эрхийг баталгаажуулсан байдаг. Гэхдээ амьдрал дээр эмэгтэйчүүд ажил дээр, гэр бүлтэй, гутамж талбайд өдөр тутам бэрхшээл сорилттой нүүр тулсаар байна. Хуульд заасан тэгшэрхээс гадна хүн бүрийн амьдралын боломж адилгүй. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн цалингийн зөрүү, ажилдаг салбарын алгаа болон гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд хохирох нь илүү байна. Удирдах албан тушаалыг тунцсан эмэгтэйчүүд хашиж байна. Эмэгтэйчүүдийн эрхэлдэх хөдөлмөр, жишээлбэл асаргааны ахуйн ажил нь нүдэнд харагддаггүй. Эрэгтэйчүүдийн хийдэг ажилтай харьцуулахад бага үнэлгээтэй байдаг. СИДАО конвенцийн ач тус юу вэ? Юуны төрөнд хүний амьдралын бүхий л хүрээнд тэгш эрх гэж чухам юу болохыг энэхүү конвенцэд тодорхойлсон. СИДАО конвенцийн дагуу гендерийн тэгш байдал гэдэг бол олон улсын өмнө хүлээсэн үүрэг юм. Хоёрдугаарт СИДАО нэгэн зүйлийг тодорхой болгосон нь эрг үйл ажиллагааны үр дүнд гендерийн тэгш байдалд хүрэх юм. Өөрөөр хэлбэл тэгш байдал боддоор бий болох хүртэл тусламж шаардлагатай эмэгтэйчүүдэд илүү анхаарна гэсэн үг. Гэхдээ энэ нь илүү боломжтой нэгнээ ялгуурлан гадуурхахын нэр биш юм а. Гуравдугаарт СИДАО хэрэгжилтийг хяндаг. Монгол улс тогтсон хугацаанд үндэсний тайлангаа бичиж олон улсад илгээх ёстой байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бас байгууллагуудад буюу иргэний нийгэмд чухал боломж илээ. Учир нь Монгол улс юунд илүү анхааран ажиллах шаардлагатай байгааг сүүдрийн илтгэл хэмээх иргэний нийгмийн тайланд бичдэг юм. СИДАО хорооны олон улсын экспертүүд хоёр тайланг харьцуулж хянаад Монгол улсад зөвлөмж өгдөг. Иргэд төрийн бас байгууллагууд нь ээлтэй орон зай, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд хууль тогтоомж, захиргаа, шүүх эрх мэдлийн хүрээнд бодит шаардлага хүргүүлдэг. Энэхүү Монгол улсын засгийн газарт дотоодын болон хөндлөнгийн монитор хийгдэг гэсэн үг ээ. Үүний үр дүнд эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал сайжирна. За ингээд хүн бүр эрх тэгш сэтгэл хангалуун цээж тэнгэр амьдралын төлөө Монгол улстай СИДАО конвенцоо ашиглацгаая.